За гэрийн нөхцөлд маш амархан байцаа болон луунгийн салаатыг хийж үзүүлье. За ингээд хамтлагч нэг амраа зүгээр оливын тос. За тэгээ бальзамын цуу байхад хангалттай. За хамт бол үнэхээр гоё болдог шүү. Янз бүрийн юм хийх шаардлагагүй ингээл хийгээл. За тэгээ сайхан хольж утгаад. За тэгээ хоолны одоо тийм ээ хооронд эзэн ч болно, эсвэл одоо салаад маягаар хоолтойгоо хавсархаад эзэн ч болдог байгаа. За ингээ сайхан холиод шууд эзэн ч болно. За миний хувьд бол нэг хонуулаад идэх юм бол бүр гоё юм байлээ. За тэгээд ер нь бол байцаа маань өрөвсөл дарна те. За тэгээд дайет хийж байгаа хүмүүс, за ходоод өвддөг хүмүүс, за тэгээд өтгөн гадагшлуулах гэх зэргээр маш олон төрлийн одоо үйлчлэгээтэй. За дээрэс нь луу маань нүдний хараа, за арис гэх зэргээр маш одоо хэрэгтэй бас юм байгаа байдаг шүү. Тэгээд олон долоо юм хийхгүйгээр зүгээр оливын тос тэгээд бальзамын цуугаар л ингээд хамтаад идчихэж болдог байгаа. Ингээд хөрөгчөндөө ич.